Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2025 онд нээлттэй хийсэн Ядан The Snitch киног ярьж өгөхөөр бэлдлээ. Тэрнээс өмнө киночдод хэрэгтэй нэгэн мэдээллийг дуулгахад итгэл түгээ нүрээтэй Богд банк өндөр хүүтэй 30 хоног аянаа зарласан байна. 9-р сарын 15-наас 10-р сарын 15-ны хүртэл хугацаатай хадгаламж нээлгсэн бүх хэрэглэгчдэд жилийн 18% хөөг санал болгож байна. 18 шүү дээ. Энэ бол зүгээр нэг хадгаламж биш ээ. Энэ бол хөрөнгө оруулалт. Хадгаламжаа нээлгэхдээ заавал салбар дээр нь иргэний үнэмлэхээ натратаар батлуулж очих шаардлагагүй. Зүгээр л Богд мобайл аппаараа хүссэн үедээ онлайнаар нээх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг description хэсгээс. Цагдаагийн газар мансуурсан бололтой нэг нөхөр байж байна. Цагдаа нар харин аргалах гээд болдоггүй. Энэ залуу руу утсаар ярина. Гоё машинтай юм аа. Сэжигтэн нь хэн гэсэн бэ? Мэйлэн компани захирал Учажолын хүү гинэ. Таны гэрвэл уулзна гээд байна. Таач том юмны үзүүрээс атгах бололтой шүү. Болж байна. Би ч муухай хуйлчаас дээр шүү. Тэгэд цэв хүүтэн кол аваад цагдаагийн газар руу хорлоо. Нөгөө хар тамхичинд ундаага өгнө. Тэгснэ. Чи бол хар тамхины 8 шиг харагдахгүй л байна. Даанч чи 500 г хар тамхи авч явсан юм байна. Энэ нь чин 5 жилийн ялуунууд юм. Ама тата намайг гаргаж чадах уу? За. Тэгвэл хин хиндэ ямар ашигтай юм хийж өгөх вэ гэдгээс л болно л доо. Ингээд нөгөө коолага задлаад хийвэл бүү. Зөв үү? 8-чдыг барьж өгвөл тус бүрд нь 20 сая. Бүр том загсыг нь барьчих юм бол бүр ихийг биткойноор өгвөл яаж байна? Болж байна уу? Гэт тохиролцлоо. Шууд л энэ залуугаар дамжуулаад хар тамхины 8-чдыг барих ажилдаа орно. Хурган 8-чныг олж очоод гарах гарцгүй болголоо. Надад зүгээр хэрэглэгчдийг биш, 8-чд нийлүүлэгчдийг барьж өгөх хэрэгтэй байна. Гэт тохиролцсон. Тэгээд түүгээр дамжуулаад арай томуудыг нь олноо. Машинтай урд нь хүлээж байгаад 8 хийсний дараа шууд ухраад мөрөгчгөн. Уучлаарай. Ард байгааг харсангүй. Цонхоо буулгаад даатгалаа дуудах уу? Байц гэд нэгэн сэжиг авчихлаа. Ухар ингээд ухартал араас нь мөрөгчгөн. Буцаад хаазалж үзлээ. Манай залуу харин холоос хараад сууж байна. Нөгөө 8 чин нэрээд би хийхээ хийсэн бидтэй. Одоо явлаа шүү. Гэд явлаа. Цагдаа нар барьдаггүй манай хүн. Энэ бүтэлгүй амьдтыг дээ. Ингээснээ өөрөө хаймар жиптэйгээ ирээд мөрөгчлөө. Тэгээд нам аранд нь хийгээд машин дээр нь машинтайгаа авираад бариад авлаа. Залуусаа одоо бариад. За тэгэхээр энэ бол манай киноны гол дүр про. Заримдаа түүнийг бууны нохоо гэж дуудана. Тэгээд манай хүн ярьж байна. Солонгосын хар тамхины 8-ыг 3 хэсэгт хувааж болно. 8-алдаг нэг хэсэг, түүнийг нь барьдаг нэг хэсэг, бас голд нь хор найруулдаг над шиг нэг хэсэг гэж. Би хэрэглэгчдтэй эсвэл хурган дийлрүүдтэй тохиролцоод томчуудыг нь барьдаг. Дайчгүй амжилттай арга шүү. Тэгээд хамтарсан хүмүүстэй шагналыг нь өгнө. Ингээд суллах бичиг гаргуулад өгч байна. Нэг хүнээр дамжуулаад бүтэн бүлэглэлийг нь барьж авна. Кансоо сайн ажиллалаа. Ёсли. Миний ажил бол ерөнхийдөө цагдаа нар болон хар тамхины 8-чдын дунд ажилдаг гэх үү. Наад шиг хүмүүс бол үүнийг хийхээр төрчихсөн гэхтэл болно. Дөрс шилжиж 3 жилийн өмнөхийг харуулна. Манай бууны нохоо энгийн нэгэн таксины жолооч байж. Таксинд нь суусан нэг хүн буухтаа шууд 50,000 вон өгнө. Гэрхмээ энэ арай их вэ шүү дээ. 30 минут хүлээж бай. Би орчхоод гараад ирнэ. Ма энийгөө. Ингээд энерги ундаа өглөө. Тэгснэ. За уучхаа гэд өөрөө нэгийг нь уугаад манай хүнд шууд уулаа. Харин гараад явсныхан дараа цүнхийг нь харахад бөөмөнгө байж байна. Энэ одоо гэтэл гэнэт толгой нь манраад явчихлаа. Тэр доорн цагдаа нар ирээд манай хүнийг баривчилчихна. Шууд л хар тамхи 8-аас хэрэгэр гүтгэх дээд шоронд орчихно. Шоронгийн өрөөнд ороход өрөөний атман нь шууд тосож авнаа. За алуу түүнтэй мэндэл энийг нааш өгч. За баярлалаа гэтэл ирээд маа. Манай хүн унахтаа унгчихнаа. Яаж вэ новшч? Уучлаарай. Тэгээд номонд нь оруулчихлаа. Жил болгон 2300 хар тамхины 8 чин шоронд хоригддаг юм байна. Тэр шоронд нь харин бүр том атман нь байж байна. Манай нөгөө өрөөний атманыг барьж аваад хэмх дээрлэхэж байна. Манай хүн тэрүүгээр 0 цэвэрлсэн шиг гоожүрийн ажил хийгээстэй. Дөрс шилжиж прокурорын ажлыг харуулдаг. Энэ бол гүү прокурор. Надтай уулзахаас өмнө 10 жил прокурор хийгээд хар тамхитай тэмцэх хэлс рүү шилжсэн. Солонгост 2500 прокурор байдгийг. Тэдний ердөө 1% л прокурорын удирдах газар руу шилждэг. Гүү прокурор ажиллаа хийх явцдаа өрөөндөө байсан жомыг алах гээд хөөдөг. Алж чадахгүй дагаж явсаар түүний үүрийг нь олчихлоо. Тэндээсээ санаа аваад хурган тамхичд болон 8-чдаар том загсуудыг барьж болох юм байна гэдгээ ойлгох болно. Тэгээд судалж байгаад хэлмэгдэж орсон гэж мэдүүлэг өгсөн манай прог харсан юм байна. Манай үнийг шууд дуудаад уулзлаа. Тэгэхээр чи зүгээр л үйлчлүүлэгчийнхээ өгсөн юмыг уучхад хүлээж байтал цагдаа нар хүрээд ирсэн байж тээ, тийм үү? Тий. Та яг зөв ойлгож байна. Надад туслаач. Чи юм тогтохдоо их авьяастай гэж мэдүүлсэн байна. Ингээд ой тогтоолтыг нь шалгалаа. Хүмүүсийн нэр болон дугаарыг нэлээд сайн тогтоож байна шүү. И Дуён 87 тэг 5 тэг 7 89 752 Ким Сомрин 79 12 14 84 16 одоо болноо. Болж байна. Тэгэхээр чиний байгаа өрөөнд Ког Хюн шиг гэж хүн байгаа биз? Тийм үү?
түүний ярьж хэлж байгааг сонсч байгаад энэ хоосон нүднүүд дээр байгаа хүмүүсийг олчих юм бол чиний ажил боллоо л гэсэн үг. Тэгээд би чиний ялнаас талыг нь хөнгөлье. Ингэж байна шүү. Манай про Бөөн Баяр өөрийнхөө боссын итгэлийг олох гэж хичээнэ. Тэгээд боссыг нь дээрлэхэд байгаа бүр том босс руу асаж эхэлнэ. Өөш гэд очоод маа. Мэдээж хэмэх нүдүүлэлгүй яах вэ? Шантрахгүй дахиад л үзээд байна. Өөрөний босс нь жаахан хааштай боллоо. Илүү хоолноосоо өгч байна. Манай хүн прокуророос нэг тусламж гуйдаг. Тэгээд дахиад очоод хөөе бүтүүнэ ингээд очоод үзэж байхдаа халаасанд нь хар тамхи хийчихнэ. Харгалзагчид ирээд болиулнаа. Тэгснэ нөгөө боссын халааснаас хар тамхи болоод боссыг нэг мөсөн зөгцүүлчихлаа. Ингээд өрөөний хурган босс шоронгийн атман боллоо. Манай хүнийг мэдээж ивэлдэ авалгүй яах вэ? Хажууд нь хар тамхиныхаа 8-ны талаар ямар ч айцгүйгээр ярих болно. Манай хүн харин бүгдийг нь цээжлээд авчихлаа. Тэгээд прокурорт хэлээд том загаснуудыг бүгдийг нь бариад авна. Прог дахиад өөр ажил томиллоо. Өөр шорон руу шилжүүллээ. Прокурор харин тушаал дэвшлээ. Нөгөө нэг хөвд нь багтаад прокурорын удирдах газар цэлийсэн том өрөөнд суугаар болдог. Манай хүн прокурортой уулзаж байгаад ээж рүүгээ утсаар яртал. Ээж нь Украин мах илгээмжээр явуулсанд баярлалаа гэж байна шүү. Манай хүн жаахан гайхнаа. Гэтэл прокурор явуулчихсан байж. Баярлалаа эрхмээ. Ээж чинь ганцаараа болохоор ганц хүн мах явуулах хэрэгтэй гэж бодсон юм аа. Чи их сайн хүү юм шиг байлээ. Миний ээж намайг бас ганцаараа өсгсөн. Миний төлөө үнэхээр хичээнгүй ажилласан шүү. Зах дээр загас зарж, бусад цагаар нь гуанзанд аягуугаагаад л. Тэгээд надад байнга нэг үг хэлдэг байсан. Хүний дор орж болохгүй шүү. Амжилтанд хүр. Юу ч болсон заавал амжилтанд хүр гэдэл. Тэр үг нь бүр миний тархинд хадагдчихсан гэж боддоо. Удалгүй би зүүн дүүргийг хариуцаад амжилттай ажиллах юм бол ерөнхий прокурорын газар руу дэвшин. Чи гараад юу хийх гэж байна? Мэдэхгүй юм да. Би тэмдэглээд сайхан хар тамхи татах юм болов? Тоглож байна. Чи мэрэгжлийн бууны нохоо болвол ямаргу? Өндөр цалинтай, амьдралын баталгаатай. Сайхан ажил шүү. Дээрээс нь ах нь чиний ард байж байна. Ах гэж прокурорта гинэт ингэж хэлсэн чинь эвгүй байна. Одооноос намайг ахаа гэж бод. Би чамайг харин дүүгээ гэж бод юм ээ. Тэгвэл би ах танд тусална. Гэхдээ нэг юм хэлэхэд байна. Чи хизээч тэр хар тамхинд нь орж болохгүй шүү мэдв. Тэр зүү гарлуу чинь нэг л ордог юм бол чамайг амьдаар чинь идэж гарах гарцгүй болгоно. Ойлгов. Гэт тохиролцлоо. Ингээд манай хүний мэрэгжлийн бууны нохооны карьер эхэлсэн юм байна. Дүрс буцаад одоогийн үе рүү шилжлээ. Цагдаа нар хар тамхи хэрэгэлсэн хэдэн залуусыг барьж авна. Тест дээр шалгасан чинь бүгд эерэг байна. Энэ бүсгүй баригдчихж. Надад тураах юм гэж хэлээд өгсөн юм а. Би хар тамхи гэж мэдээгүй. Мөрдөгч утаснаас нь зураг үзүүлээд. Энэ дээр байгаа хүмүүсээс хэн чамд хар тамхи өгсөн хэлчих. Гэтэл хэлсэнгүй. Чи дуучин жүжигчин үе юм байна штэ. Чамайг албаар ийм юм хийгээгүй чи мэдэж байна. Би чамайг явуулчмаар л байна. Даанч хууль чамайг 5-аас 7 жил хорно гэд байна. Би эвлэлийнхэн дуудаад бүх нэр төр карьерий чинь байхгүй болгоод чамайг шорон руу явуулахаас өөр сонголт алга. Гэхдээ байна. Хүнийхээ хуваар нэг юм ярьчээ. Ах нь хэрвээ чамд хар тамхи өгсөн 8-ачдыг нь барьчих юм бол чамайг зүгээр гэрлүүч явуулчих. Байцаагчтай үнэнээ хэлчих. Хэн чамд хар тамхи өгсөн. Ингэж байна. Нөгөө талд нь харин манай прокурор ахтайгаа уулзаж байна. Өрөөнд нь анх удаага явж ороод алмарч байна. Гэхдээ энэ юуны өрөө вэ? Энэ бол VIP office. Ийшээ хүссэн болгоно орж ирдэг юм да. Хуучин ерөнхийлөгчд болон төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа энэ өрөөг ашигладаг. Ингээд цонхоор харлаа. Тэгснэ. Эндээс юмнууд гоё харагдаж байгаа биз? Заримдаа би доошоо хараад энэ өндрөөс унуул их чанга унах байхтай гэж боддгийг. Тэгэхээр манай прокурор албан тушаалдаа их хайртай бололтой. Манай про харин тэр үед ахта алтан асаагуур бэлгэлдэг. Аха, тань шиг ийм өндөр албан тушаалтай хүн тамхиа хүртэл өөрийн гэсэн өнгө төрхтэй татах хэрэгтэй. Энэ асаагуур танд туслана. Тэтгэврт гар хүртлээ хэрэглээрээ аха. Харин надаа энэ байгаа. Ингээд өөртөө нэг хосыг нь авчихж. Тэгээд бүлүү гэдэг нэртэй шинэ хар тамхи гаргаж ирнэ. Энэ их хүчтэй хар тамхи. Доод төвшний 8 ажид бол энэний талаар мөрөөдөөд ч олдохгүй. Хойд солонгосын цэнхэр гэдэг нэртэй. Үнэн тэнгэрт хатчихсан. Тэгээд өнгөрсөн 7 хоногт барьж авсан залуугаас олсон мэдээлэлээ хуваалцаад шинэ 8 ажныг барьхаар болно. Нэр нь Юм Тэсүү. Нөгөө талд нь харин нөгөө жүжигчин бүсгүй мөрдөгчд бүх үннээ хэлж байна. Түүний нэр нь Юм Захирал гэсэн. Дээгүүгийн Юм Тэсүү ах нэ. Дүрс шилжиж Юм Тэсүү нийлүүлэгчээс тамхи авч байна. Яг 4.5 кг. 500 г нь тэрнийг эзэн дасгараад хайлчихсан байна. Гэтэл цаана нэг бүсгүй өгч гэж. Эзэгтэй хүмүүсийн эзэнд найдваргүй ууданд хийж хар тамхи зөөхөө болил доо. Гэтэл 8-ачт нь уурлнаа. Бүдүүн нэрээд чи өөрөө гидсэндээ ууд хийгээд хэлээр гаргаж үзэх юм уу? Ингэсэн чи бүдүүнийг барьж авч дараад хүзүүрүүн хар тамхи шахчихлаа. Нөгөөдөл нь орж ирэх гэсэн чинь энэ галзуу туслахын сүх гаргаж ирээд би үргэлжлүүлэх үү? Юм Захирал эвгүй гар юм байна. 8-ачтаа сүрдүүлчихэд гараад явчихлаа. Замда энэ авгааг нэг өдөр сэрэмж алдахаар нь устдах чихнаа гайгүй. Тэгээд Ямамототой бид нар өөрсдөө 8 альцж болно. Тэр үед харин ардаас нь цагдаагийн мөрдөгч дагаж байна. Юм Тэсүүгийн утсан дугарлаа. Манай про
залгаж байна. Юм захирлаа. Араас чи хүмүүс дагаад байгаа болтой шүү. Цаг алга. Би халгалж бай. Та зүгт гэд машинтайгаа ороод ирлээ. Чи хэн бэ? Би Ямамотогийн хүн байна. Гэтэл шууд хэлснээр нь баруун ирэглээ. Цаг алдалгүй Намдууны метроны буудлын руу ор гэд орууллаа. 4-р хаалган дээр очив. Тэнд таны гарах гарцвэ. За, гүүгээд бай. 1 2 удахгүй нүрээрээ уулзъя. Юм захирал гейт дээр очлоо. Цагдаа нар араас нь хөөгд ирлээ. Метро эртэж шилний илэрхий бариад хүлээж байна. Про ардаас нь юу ч болоогүй юм шиг ирж байна. Харин метро зогссон чи дотроос нь прокурор гарч ирээд бариад авлаа. Цагдаа нар булаацалдаад бөө юм болноо. Мэдээж прокурорын дийлэн шүү дээ. Мөрдөгч. Энэ залуус миний хэргийг хулгайлчихлаа штэ. Машин суух үед нь поро тэнд нь байж байна. Сайн байна уу? Удахгүй нүрээрээ уулзъя гэж хэлсэн баха. Чи намайг хуурчээ. Тэгэд манай хоёр юм захиралтай хамтын ажиллагааны гэрээ байгуулад гол худалдаа авагчдыг нь барихаар болдог. Манай мөрдөгч харин нөгөө жүжигчин бүсгүйгээр дамжуулаад худалдаа авагчд нь Лаура хил зочид буудлын гадаа байна гэд мэдээлэл авна. Бүсгүй мэдээлэл өгчөөр явах гэтэл баригдчихнаа. Хайчих нүвэ. Урууч, миний би муу байна аха. Өнөөдөр чадахгүй нь. Үгүй, чи тэнд байгаа ах хүүг харж байна уу? Манай аавд их тус хүргэсэн хүн байгаа юм. Чамтай уулзмаар байна гэд тэр захиалсан. Тэгэхээр ор гэснээ хамарлуун хар тамхи хийчихлээ. Манай поро харин юм захирлаас мэдээлэл аваад Лаура хийлийн гадаа хүрээд ирч гэж. Юм захирал, би чамтай дахиж уулзах юм бол чи өөрийгөө өгсөн ч байсан болоосоо гэж бодноо мэдв. Та тэгвэл оочроо хүлээх болчтой хаа. Таны дараалал 236 байна. Гэт нэг цаас өглөө. Прокурор хүмүүстэйгээ хамт дайраад орлоо. Харин юм тэсүү. Эрхмээ. Би одоо явж болно үсттэй. Болно. Хамтран ажиллах та тавиалаа. Дараа удахгүй уулзъя. Ингээд явууллаа. Проман камертэй шилэндээ шинэ мемори хийгээд яваад орлоо. Диско клубын цаад талын VIP хэсэгт нь баячуудын хүүхдүүдийн балерин болж байна. Прокурор орж ирээд бүгдийг нь бариад авлаа. Тэнд харин нэг бацаан пэдигээд болдоггүй шүү. Аав руугаа залгаад. Аваа, энд цагдаа нар хүрээд ирэх шиг боллоо. Том гарын хүүхэд бололтой шүү. Прокурор уцыг наваад. Том хүний хүү юм уу? Бичлэгийг чинь нийтэд зарлаад өгөл яах вэ? Гэд томорч байна. Цагдаа нар ирэх үед аль хэдийн прокурорынхан бариад аваад гарч байна. Мөрдөгч уурлнаа. Нөгөө мэдээллэгч хараад авах гэтэл чадсангүй. Манай про мөрдөгчийг жаахан даа балчгаад гараад явчихлаа. Прокурорын офис тарин нэг юм болоод байна шүү. Нөгөө том гарын хүүн хуйлчтайгаа ирчихсэн. Манай прокурорын ус руу ерөнхий прокурор залгаад байна. Хуйлчин, шулуухан яри. Та тушаал дэвшмээр байгаа бидтэй. Хэрвээ энэ хэргийг сайнаар шийдээд өгчих юм бол нэр дэвшигч Ко зүгээр суухгүй л баг. Харилцаа холбоогоо ашиглаад таныг дор нөөдөн татна. Гэд найрч байна. Манай прокурор харин нилээ нухацтай бодоод байна. Тэгснэ нөгөө юм захирлыг дуудаад Лаура хил зочид буудалд юу ч болоогүй шүү. Мэдв. Тэгээд яах вэ? Би тэрийг алчих юм уу? Хэл амаа мэдэж ярил доо. Тэр үед нь про уцаар. Аха, дуусаад хамт уун гэсэн яасан бэ? Би таныг хүлээгээд байна штэ. Гэтэл араас нь юм захирал ирээд дайрчихлаа. Энэ эргийг мөрдөж байсан нөгөө манай мөрдөгчдөр харин авилгатай тэмцэх газрынхан хүрээд ирнэ. Охомдоо, таныг юм тэсүү гэж хүнээс авилга авч хар тамхины 8-ыг дэмжсэн гэж мэдээлэл оллоо. Гэд бариад авлаа. Юм тэсүү харин манай хүнийг алсангүй. Нөгөө өгсөн ч болоосоо гэж бодно гэсэн амлалтандаа хүрээд баахан хар тамхи шахаад байна. Нөгөө мэдээлэгч жүжигчин бүсгүй харин шал өөр зочид буудалд хар тамхи хэрэгэлсэн гэд баригдчихсан явж байна. Бүгдийг нь нухчин дарж байна. Манай порогийн камертай шилийг харин юм тэсүүгийн туслах нь аваад зүүчихнэ. Тэгснэ хөлийг нь шатаагаад энийг ямар ч хоол өгөхгүйгээр 1 сар хар тамхи шахаад хорчих. Сарын дараа харин гаргаа тай. Нөгөө өхлөөс ч доор шийтгэлгээд байсан нь энэ юм байна. Үүнээс хойш 3 сар өнгөрлөө. Нэгэн клубын арын хэсэгт манай хүнийг хорчихсан байж байна. Гү чи хар тамхинаас гарна гэдэг тийм амар гэж бодоо юу? Чи өөрөө л намайг гаргаад өггүй үсттэй. Чараа ганцхан шахчих. Ганцхан шахчихал та. Чи өөрөө гаргаад өг гिचгээд хоол чамд эс шиг амтагдж байгаа биз? Тэгдгий. Гэхдээ л эд мэдүү гэд гараад явлаа. Манай хүн жинхэнэ тэмцэл дунд байгаа юм байна. Төлөнхий хөлөө зоочныг үзээд хоол идэх гэж үтсэн чинь бөөлжиж гаргаад болдоггүй. Хичээсээр байгаад ядаж ганц хоёр халбагддаг боллоо. Ганц нэг сүнээгаад бие тэнхрүүлнэ. Оваагаагүй болсныхаа дараа сорилттой дахин нүр тулна. Шиприцтэй хар тамхи өгөх үед. Шахчих гэд барьж аваад шахчих гээд байна. Нилээн тэмцэж байгаад энийг аавна авчоо гэж шидчихлээ. Тэгээд сайхан сүнээгаад хоолоо сайн идээд эцэст нь ялалтын инээмсэглэл тодруулна. Манай мөрдөгч харин шорон суучихжээ. Давж заалдах шатны шүүхэд ялаад харин нөгөөдүүл нь дээд шүүхэд зарга мэдүүлдэг. Хэсэгтээ батлан даалтаар суллагтахар боллоо. Гараад ирэхэд нь харин ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвшигч түүнийг тосоод уулзаж байна. 3 сарын өмнө Лаура хил зочид уулалд болсон зүйлийн талаар тодруулах гээд
Тэнд Ко нэр дэвшигчийн хүү байсан биз дээ. Тийм үү? Гэтэл манай мөрдөгч харин юу ч хэлсэнгүй. Хулх нь буугаад дахин энэ талаар ярихгүй гэж шийдсэн бололтой. Гэснээс нөгөө том гарын хүүгээд байсан нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Когийн хүү юм байна. Манай прокурор харин тэдний тал болчихож Пак Янсу гэж энэ эмэгтэй манай найзуудаас мэдээлэл салгаад оролдоод байна штэ. Чи энэ эмэгтэйг зохицуулчих болдгоо мó гэж байна шүү. Манай прокурор замаа алчихжээ. Тэгээд нэг хориглоор гэрчийн мэдүүлэг өгүүлээд нөгөө дайсныг нь дарж өгч байна. Бэ 2 тэрбумыг воноор 1 саяыг нь харин доллараар авсан. Биш ээ. 2 саяыг нь доллараар 1 тэрбумыг воноор авна гэж хэлнэ штэ. Өө за. Бүр замаа алдсан байна. Хуурамч мэдүүлэг өгүүлж байна. Тэгснэ Баян айлын нөгөө бацаанд сонгуул болтол чимээгүй томото байж бай гэд захиж байна. Манай жүжигчин бүсгүй харин шоронгоос суллагдаад хар тамхины 8-аачин болчихож энэ тэнд хар тамхи үлдээгээд зураг дараад явуулж байна. Тэгсэн нэг нөхөр надад үйлчлээд шахаад өгөөч гэж байна. Би тэгдэггүйгээд зурус явуултал энэ миний цуц. Би шахаж өгсөний болоод хамт савсны нэмэлт төлбөр төлнө гэд дуудлаа. Бүсгүй яваад очлоо. Эрика юу гэд нэг залуу тосч авч байна. Суцыг нь гаргаад хартал. Цоо ирүү суц байж байдаг шүү. Нөгөө гар нь шалгаагүй. Нэг ч зүүнний мөр алга байна. Бүсгүй гяс цахилгаан бороход жунгаагаад гараадгүйлээ. Гэтэл урд нь манай про зогсож байна. Бүсгүйг шууд бариад авнаа. Дөрс шилжиж манай мөрдөгчийг харууллаа. Хуучин цагдаагийн газрынхантайгаа хоол идэж байгаад гарч ирээд сууж байна. Хуучин туслах нь гарч ирээд тамиг татгүй баха. Би торны цаана байхдаа гарчихсан зөлөг минь. Юн тэсүгээс сург байна уу? Тэр новш ямар ч сурггүй байгаад байгаа. Би тэр юн тэсүг барьж шүүхтэр гэрчийн мэдүүлэг өгүүлэхгүй бол байраа барьцаан тавьж байгаад хуульчтай 100 саяыг өгчихсөн. Ядаж байхад цаан чин богд банкнд өндөр хүүтэй 30 хоног гээд жилийн 18% хүүтэй хадгаламжийн аян зарлагдчихад байдаг. 10 сарын 15-наас өртөж хадгаламжаа нээлгэх гэтэл надад ямар ч мөнгө байдаггүй. 18% гээд боддоо ямар зээлийн хүү байгаа биш үү? Дээрээс нь сар бүр 100 мянга хийгээд явж болдгийм байлээ. Ийм гоё ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжийг алдах гэж. Чи миний алдааг давталгүй заавал нээлгэрэ мэдвөө. Дэлгэрэнгүй description хэсгээс. Хэрвээ би дээд шүүхтэр ялахгүй бол эхнэр өхөн хоёр маань гудамжинд гарах болно. Туслах нь харин тусалж чадахгүй нэ. Болж өгөл биднийг энэндээсээ холхон байлгаарэ гэд гуйж байна. Хүний чанар танигнаа гэж. Тэр үед харин гүүрэн дээр манай про хэрчгэж мөрдөг чараад шууд чиж барьж авна. Өөрийг нь гүтгсэн гол хүнэн гэж бодож байгаа шүү дээ. Би танд тусалгаар ирлээ. Гэсэн чи үгийн солиогүй зодоод байна. Сонсооч гэж байна. Сонсооч гэд сонсдоггүй. Гэтэл цаанаас нь жүжигчин бүсгүй. Мөрдөгчөө гэж байна шүү. Ингээд нэг юм сонслоо. Бөөндө караокед ороод про тэнд шатсан хөлөө гаргаж ирж харуулад. Юн тэсүү намайг хар тамхиар тарьж байгаад миний хөлийг шатаасан. Тэгээд намайг 1 сарын турш хар тамхиар тариад хар тамхины донтон болгосон. Мөрдөгчөө та тэр новшийг барьмаар байгаа үсттэй. Жүжигчин бүсгүй харин энэ бол Жуу Самтыг нэр дэвшигчийн хүү Жуухун түүний гол худалдаа өгчин. Тэр намайг хордуулж энэ зам руу оруулсан юм. Гүү прокурор үүнд оролцоотой гэдэгт мөр эцгэж бэлэн байна. Тэгэхээр байна штэ. Энэ хэргийг илчилгээд прокурорын бууны нохоо хийж байсан би. Хэлмэгцэн жүжигчин тэр. Тэгээд энэ хэргийг мөрдөж байсан мөрдөгч та. Ийм баг байхад тэднээс асуудалгүй өшөөгөө авах болно. Бид нар тэгээд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч. Дээрээс нь ерөнхий прокурор хоёрын эсрэг ажиллах юм уу? Бид нар яаж ялах юм бэ? Надад цөмийн бөмбөг бий. Лавра хийл дээр бичсэн бичлэг. Юм тэсүгт байгаа. Юм тэсүг хаана байгаа юм? Юм тэсүг биднийг барьж зохицуулсан ажлынхаа хөлсөнд Хойд Солонгосын Цэнхэр гэдэг хар тамхины албан ёсны дийлэр нь болсон. Инчоны Хакнамыг прокурорын тусламжтай унгаагаад өөрөө одоо байранд нь суучихсан байгаа. Хэрвээ бид нар хар тамхийг замаас нь хулгайлчих юм бол тэр өөрөө биднийг барих гэд хүрээд ирнэ. Жүжигчин бүсгүй тэндээс. Чоохун харин энэ баасан гарагт үдшилэг зөхөж байгаа юм байна. Хэрвээ бид тийшээ явж ороод Чоохуныг хар тамхи татж байгааг нь бичээд авчих юм бол боллоо гэсэн үг. Тэгэхээр гуруула нэг нэгээр нь хариуцж авъя. Та Ён Тэсүгийг, би Гүү прокурорыг харин жүжигчин бүсгүйдээ Чоохуныг өгчээ. Ингэж байна. Ингээд мөрдөгч зөвшөөрлөө. За энэ гурийн домогт хамтарлаас өмнө манайхан яах вүлээ? Царайлаг гэдгээ хүлээн зөвшөөрөөд нэг сайхан subscribe давлгаа явуучаа. Царайлгууд маань харин царайлаг гэдгээ батлаад нэг сайхан лайкаа гоцоолгоч. Удахгүй 1 саяулаа болноо хэдүүлээ. Манай хэд хамгийн дөрөнд Хойд Солонгосын Цэнхрийг нийлүүлдэг байсан. Нөгөө Хакнам авга дээр яваад очино. Тэгээд Ён Тэсү та хоёрын нэгийг аюултай хар тамхины хэрэгээр баривчлах ёстой болчиход байна. Ён Тэсүгийг бидэнд зааж өгөх юм бол түүнийг баривчлаа. Хэрвээ үгүй гэх юм бол энэ гавийг зүүгээд биднийг дагаад яв. Ингээд сөрдүүллээ. Хакнам гавийг нь буцааж өгöd. Би танд яаж туслах вэ? Ингээд манай талд орчихлоо. Тэгээд бүх мэдээллийг нь авлаа. Загсны 8-ачид уутанд хийж хар тамхийг зайлгаад хятадын хэлээр давуулдаг юм байна. Хятадаас Японд ирснийг нь Ямамотогийн загс тээврийн машинаар Солонгост оруулж ирдэг. Тэрийг нь харин Юм Тэсүгийн нөгөө галзуу туслах нь тосч авна. Нөгөө бүдүүнээ энтрийг бүгдийг нь амар дарамтлагдаг болчихжээ. Манай хэд нөгөө эрх бацааны үдшилэг рүү жүжигчин бүсгүйгээ оруулах гээд цүнхэнд нь камер цөөрлүүлнэ. Тэгэд ажилдаа гарцгаалаа. Манай хоёр Юм Тэсүгийн загсны машинаас хулгай хийхээр тохирсон юм байна.
Харин нөгөө манай прог хар тамхинаас гаргасан залуу жүжигчин бүсгүйтэй ярьж байна. Би чамайг гарах чинь туслаад чиний дэргэд байж өгвөл ямар уу? Сайн хоол бэлдэж өгөөд сайн харж хандаад байх юм бол чаддсан байлээ штэ. Ингээд сэтгэлээ илчилж байна шүү. Хөөх юм аа. Про маань харин барааг өргөх гэд дэлдэггүй. Мөрдөгч гаднаас нь ажиглж байтал Юн Тэсүү өөрөө хүрээд ирлээ. Шууд байрлалаа орхиод яваад орчихлоо. Про буцаад ирсэн чинь мөрдөгч байдаггүй. Манай хүн гар тасдагчаар машиныг зүүсж байгаад авах гэж байна. Жүжигчин бүсгүй харин үдшилэг рүү амжилттай нэвтэрлээ. Завин дээр болох юм байна л та. Юн Тэсүү дээр мөрдөгч маань буутай ороод ирнэ. Юн Тэсүү ингэж явж идэм байж. Ингээд буу тулглаа. Галзуу туслахын сатааруулаад Тэсүү зүгтаалаа. Мөрдөгч нөгөө галзуутай үзэж тарнаа. Хөлийг нь хальт буудаад тэн нэгтэн зууралдаж байсан чинь галзуу ирээд сүхтлээ. Сөөхн унчихсан байсан юм байна. Мотор. Тэсүү гараад ирсэн чинь харин машиныг нь ухаж байна. Яваад очисон чинь манай про шууд л үзлээ. Хоёр талд ан маань үзэж байгаад манай хоёр эцэст нь яллаа. Тэгээд Тэсүүг машиныхаа люукэн дээр гинжилчихлээ. Мөрдөгчөө, та ингэж хүнийг байцааж болдго юм уу? Дууга болоо навшоо. Бичлэг хаана вэ нэлээдэх. Ингээд бичлэгийг авчихлаа. Лавра хийлийн бичлэг бүр ихээрээ байж байна. Манай бүсгүй харин нөгөө балиар үдшилэг дээр нь цүнхээрээ бичлэг хийж байна. Бичлэг авчихад болчлоо гэд мессеж явуулна. Манай хийж шууд цагдаа дуудаад үдшилгийн байршлыг мэдээллээ. Мөрдөгч про хоёр юм Тэсүүг цагдаагийн газар аваад ирнэ. Цагдаад өгөхөөх өмнө чамд гоо прокурор үүнийг тушаасан уу гэд тодруулж байна. Нөгөөх нь тодорхой юм хэлсэнгүй. Бууны нохой прокурортой хамтраад байж болдог гэж бодоё. Гоо прокурор дээр харин Сөүлийн ирэг дээр Eclipse гээд завин дээр хар тамхичд байна гэсэн дуудлага ирнэ. Eclipse гинэ гэсэн чи нөгөө Бацааны байршил байж байдаг шүү. Гэс цагдаагийнхан руу залгаад. Тэнд бид нууц ажиллагаа явуулж байгаамаа. Баг явуулах хэрэггүй. Та хэд мөрдлөгийг балдчих шүү гэд болиуллаа. Манай хоёр харин хар тамхины нотлогоотой Тэсүүг цагдаа нарт туушаачгана. Мөрдөгчийн хуучин туслах нь харин ярвагнаад нэг л биш ээ. Прокурор Бацаан руу залгаж байршил чи мэдгдсэн. Хурдан гар гэд хэлж байна. Нөгөө мөрдөгчийн туслах харин прокурор руу залгаад өө мөрдөгч юм Тэсүүг бариад аваад ирэхий. Миний бодлоор тэр нөгөө бууны нохоо болон жүжигчүү хүүхэнтэй хамт ажиллаж байгаа шиг байна. Камер дээр нэг газар хамт байгаа бичлэг нь олдчихсан байна. Юу? Бууны нохоо ийг ансуу юу? Чи андуураагүй эз. Тэгвэл тэр хоёр Тэсүүг бариад нөгөө жүжигчүү хүүхэн завин дээр байгаа байх нэ. Ингээд нөгөө Бацаан руу залглаа. Тэр үеэр нь яг үдшилэг тарж таарна. Манай бүсгүйг явуулах гэж байтал мөрдөгч залглаа. Ашгүй утсаа авсангүй явуулчихлаа. Машинда суусны дараа харин утсаа аваад мэдчихлээ. Бид чадлаа гэд нөгөө төл рүүгээ залгана. Видеога аюулгүй аваад ирээ. Сүүжинтэй яри гэд видео кол хийлээ. Мөрдөгчөө, та надаас уучлалтгүй байхгүй мó? Гэхэд мөрдөгч, сүүжин, уучлаарай. Чамайг мэдээлэгч болгож оруулаад би хамгаалж чадсангүй. Зүгээрээ би уучлалаа. Гэтэл хажуунаас нь мөрөгчлөө. Машинтайгаа шууд өнхөрлөө. Үгүй, юулчваа, мэдэхгүй. Сүүжин тэнд туслаарай гэтэл нэг хүн ирээд цагдаа дуудаад өгөөрэй. Зүгээр үү бүсгүй гэснээ амийг нь дараад гүйцээчихлээ. Аимшигтай юм аа. Манай хоёр ирэхэд аль хэдийн оройтчихж. Манай хоёр хөнгүү газар очиод угаасаа би дийлэхгүй юм байна. Зүгээр болиё. Зүгээр энэ бичлэгээ онлайнаар цацаж хаяад энэ улсаас явъя гэж байна шүү. Мөрдөгч тэнд сүүжин ингэн гэж хүссэн билүү? Үүнийг хүссэн гэж үү? Одоо тэгээд бидэнд хар тамхи хэрэгэлсэн нотлохоо байхгүй. Яаж дийлэх болж байна? Одоо тэгвэл жинхэнэ бууны нохоо хийцгээе. Нөгөө ирэх бацаан хоолоо идэж байхад нь прокурор ирлээ. Жүжигчин бүсгүн утсыг авчихжээ. Энэний залгасан дугаарууд дээр нь нөгөө бууны нохоо болон мөрдөгч хоёр ч байгаа юм шүү. Эднэртээ анхаарахад яадаг юм бэ? Прокурор харин уурлаад жаахан томрлоо. Чи нааша хардаа. Би бол Солонгос улсын прокурор. Прокурор ерөнхийлөгчийг бий болгож чадна. Бас зайлуулж чаддаг юм шүү. Навшоо, аятайхан байж бай. Би чадхаа хийж байна гэж байна шүү. Бацаан жаахан жижигрээд үлдлээ. Про харин гоо прокурор руу залгаад уулзъя гэж байна. Яваад очтол манай хүн дүрээрээ байж байна. Хөө уулзалгүй удлаа шүү. Хамтдаа илрүүлсэн хэргийн маань видео чамд байгаа гэж сонслоо. Ахтаа өгч. Наадах чинь чамд ямар ч хэрэг болохгүй шүү дээ. Амаа тата, новш минь чи их том алдаа хийж байна. Чи буруу ойлгоод их шиг байна. Би тушаагаагүй штэ. Намайг тушаал өгсөн гэж бодоод байгаа бол л да. Би дүүгийнхээ эсрэг тийм тушаал өгнө гэж юу? Ингээд л бро. Ямар тушаал яриад байна? Хөөрхи. Прокурор өөрийгөө бариад өгчихжээ. Одоо би бичлэгээ дийлгэнэ. Тэгээд дараагийн удаа уулзахдаа хоёулаа тамдал уулзах бах. Ингээд явлаа. Маргааш нь манай хүн нөгөө К хантай уулзна. Юм Тэсүүг зүгээр алахгүй. Яагаад өөрийнхэнд нь аваачаад өгчөж байгаа юм бэ? Гэтэл нэг хар тамхи гаргаад би 25 ширхэг ийм пакэжийг юм Тэсүүгийн бараанаас авчихсан. Ямамато өөрөө түүнийг алах болно. 25 гинэ. Тэгвэл Ямамато түүнийг алах нь ойлгомжтой юм байна. Надад яг ийм 25 багц тамхи бий. Тэднийг бүгдийг нь тал хүнээр нав. Бас надад хятад явах 2 хүний онгоц бэлдээд өгч. Та хоёр их орноос зүхтаар юу хийж гисэн юм бэ? Гөө прокурорын эсрэг юм хийж гисэн юм аа. Тэгээд л
Хөөх, ерөнхий прокурор уу? Гээд сонирн болж байна. Тэгээд гараад явлаа. Гараад явахт нь харин нөгөө бүгдүүн туслах нь мөнгөө бэлтгүү боосоо. Салхи наашаа эргэж байгааг харахгүй байна уу? Гэж байна шүү. Прокурор бууны нохойг хаасаагүй хайж байна. Гэтэл нөгөө Каах нь авгаа залгаад таныг Гансууг хайж байна гэж сонслоо. Би яг дагаад явж байна л да. Би танд тусалдгийн мөг эдэл залгасан. Тэгэхээр надад хэрэгтэй мэдээлэл танд байгаа бололтой. Би тантай яаж тохиролцох вэ? Юм тэсүү. Тэр миний байр суурьнд суучгаад байгаа юм л да. Надад байршлыг нөгч. Тэр партнер дэвшигчийн сонгуульд ажил дээр ирж байна. Нэг бичлэг өгнө энэ төр гэсэн юм яриад байсан шүү. Гэж байна. Манай хоёр тэнд нь очиод би төрүүлж очиод юмнуудаа жин том болгоод байж бай. Ингээд бичлэгийг мөрдөгчд өгөөд буулгалаа. Мөрдөгч нөгөө талын нэр дэвшигчд бичлэгээ гардуулж өгөх гээд явж байна. Даанч хамгаалтынх нь оруулсангүй. Тэрүүгээр орох гээд үзэж байтал ардаас нь прокурорынхаа ирээд бариад авлаа. Гөө прокурор ирээд бодвол чи зөндөө олон хуулбарлаа биз? Тэгсэн прокурор. Тэгэлгүй яах вэ? Гансуу хаана вэ? Аль хэдийн явчихсан. Хотоос гараа биз? Прокурор тэнд нэг юм бодоод байна. Тэгснэ тандыг сэтгүүлчээ дуудаад нөгөө бичлэгээ өгдөг. Йоо, энийг цацъя гэж юу? Буцалж байгаа тоогоог гаднаас нь хөрөх хэрэгтэй гэж чи өөрөө хэлдэг үсттэй. Ингэж байна шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцэн болохын өмнө хүн нөгөө бичлэг нь сошиал тавигдана. Нөгөөдүүл нь энэ гоо прокурор ухаанд алдчихгаа юу? Гэж байна. Нөгөө бацсан утсаар ахаа та яагаад байгаа бэ? Чоохун чи өөрөө прокурорын газар ирэх үү? Эсвэл би өөрөө очиж баривчлах уу? Гэж байна шүү. Манай хүн идраас урууж байгаа юм бах та. Тэгээд манай мөрдөгчийг байцааж байна. Хоёулаа нэг юм дээр буруугаар ойлголцоод байна. Заавал ингэж яах вэ? Эхнэр хүүхдээ боддгоо мó. Энийг зөвшөөрөөд хамтран ажиллах юм бол буцаад мөрдөгчийн ажлаа хийж болно. Бас эхнэр охиндоо анхаарна. Ингээд эхнэр охиных нь бичлэгийг үзүүллээ. Тэгснэ өөрөө хажууд нь гараад, хажууд нь сууж бариад амар сүрдүүлж байна. Эрх бацаан прокурорын газар ирлээ. Гөө прокурор хаав вэ? Та үгээ бодоорой. Тэр бол манай ерөнхий прокурор хүн шүү. Тэгээд түүнээс шээсний шинжилгээ авах гэж байна. Мөрдөгч харин зөөлрөв бололтой. Тамхи байна уу? Бага гэд тамхи өгöd асаагаараа бас гаргаж өгнө. Манай хүн цаасан дээр порогийн байгаа газрыг бичээд өгчлөө. Яалтай билээ дээ. Тэр газрыг нь газрын зураг дээр тэмдэглээд юм тэсүүд өгнө. Гансуу энд байгаа. Түүнийг зүгээр дуусга. Тэгээд л болоо. Ойлгомжтой юу? Эрх бацаанаас шээсний шинжилгээ авах гэж байна. Нөгөөх нь харин өгөхгүйгээд маяглаад байж байтал гинэт хажууд нь уудтай шээс авчираад тавьчихлаа. Йоо, ямар их айва. Мөрдөгч гараад явж байхад бацаан түүнийг даабалаад өнгөрнө. Юм тэсүү харин манай порог хороохоор явж байна. Прокурорын нөгөө VIP оффист эрх бацаан бөөн баяр болоод байж байна. Бичиг цаасан дээрээ ямар ч хар тамхи элрээгүй энтергээд тэмдэглээд байж байна. Тэгээд цонхон дээр ирээд ярьцгаалаа. Баярлалаа хаа. Ингээд хиний шээс байсан юм бэ? Манай туслах прокурорын дунд сургуулийн хүүгийн шээс. Жинхэнэ найдвартай шээс. Шээс нь чинь ямар ч хар тамхи элрээгүйгээд гараад ирэх үед мэтгэлцээний дараа бид шуурхай мэдээ болгоод сэвчихнэ. Аав чинь нэр хүнд эсэргээрээ огцсон мөсөд сонгуульд дийлдэхгүй болно. Тэр үед нь прокурорын газрынхан болон хойвилдааны багийнхан орж ирээд тэнд баяраа тэмдэглэлээ. Би зураг дасаачгүй. Манай аав гарч байгаамаа. Ингээд асаалаа. Сайд тэндээс. Гоо, сөрсөн мэдээгээ хизээ сэвэх юм бэ? Зөв цаг гэдэг хамгийн чухал шүү. Тийм ээ. Мэтгэлцээний дараа яг сэвэх гэж байгаа. Юм тэсүү харин манай прогийн байгаа газар хүрээд ирлээ. Кансуу! Гэт онгойлготол өөдөөс нь харин нөгөө бүгдүүн туслах нь гараад ирнэ. Дагхан отож байжээ. Юм тэсүү, ийм хол юу хийж байгаа юм бэ? Гэт бүсэлж аваад тэнд нь дуусглаа. Зурагтаар мэтгэлцэн явж байтал гинэд шинэ бичлэг сэвэгдээд ороод ирнэ. Манай хэдийн байгаа өрөөний бичлэг. Манай хоёр яг цонхон дээрээ зогсож байна. Ингээд тэр хэний шээс байсан юм бэ? Манай туслах прокурорын дунд сургуулийн хүүгийн шээс. Жинхэнэ цэвэр шээс. Шинжилгээний хариу сүрэг гарахаар бид нар сөрсөн мэдээлэл сэвээд аав чинь нэр хүнд огцсон мөснө. Гэд ярьж байдаг шүү. Гайхаад хартал тэрийг нь бүр шууд дамжуулаад байгаа юм байна. Нөгөө талын байшингийн дээвэр дээр холын дурантай манай про зогсчихж. Нөгөөдөл нь сандраад тарцгаалаа. Хөшгөө хааж байгаа нь бас лайваар гараад байна. Хурдал 1 2 Прокурор тэнд яаж сонсоод байгаа юм бол гэд гайхнаа. Өрөөнд нь дуу хураагур байх шиг байна. Хайгаад харин олсонгүй. Питчака тайлаж шидсэн ч харин халаасанд нь байж асаагуур нь байсан юм байна. Мөрдөгч байцагдж байхдаа сольчихож. Дүр сухарч манай хоёрын юу ярьсныг харуулна. Мөрдөгч албаар баригдаад байцагдж байхдаа асаагуур солих даалгавартай байж. Бас нөгөө дагханд прокурор руу залгаж мэдээлэл өг. Тэгэх юм бол юм тэсүүгийг өгье гэж тохирсон юм байна. Мөрдөгч мата хийгээд тамхи татахтаа асаагуурыг нь аваад гял сольчихсон юм байна. Манай про өөрийнхөө яг адилхан асаагуурт нь миг суулгуулад өгчихсөн юм байна. Прокурор хэн уурандаа нөгөө талын байшингийн дээвэр рүү гараад ирлээ. Манай про харин тэнд эвхэж тавина. Нуурын гэмчих шиг боллоо шүү. Болж моог. Маргааш нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч чоо шууд л унлаа. Хүү нарийн баривчлагдана. Гэтэл мансуурсан нөхөр би супермен гэд тагтан дээрээсээ үсэрчихнэ. Прокурор харин нуруу нүвчгсэн өрөөндөө мяараад сууж байхад нь прокурорын газрынхаа ирж түүнийг баривчлана.
Манай Поро харин яасан бэ гэж өв. Ямамото болон Дакхан хоёрыг хоёулангийн шудраг мөрдөгчд барьж өгч байна. Одоо яа гэх вэ? Буруу юм хийгээд байгаа хүмүүсийг ингээд шудраг үний ялж кино маань дууслаа. Киночд байлаа.